Welcome in, welcome in. Бид нар яг бодох ёстой зүйл. Зам дагаад яг мэдээж худалдаа арилжаа хөгжихийн хэрээр тэр суурьшлийн бүсүүд бий болно гэж байна. Тэр суурьшлийн бүс чинь өөрөө тэр тэлэх бодлогын эхлэл шүү дээ. Тийм яг одоо эдис толгуур. Өөрөөр хэлбэл Чайна таун байгуулагдахын эхлэл нь тэр байна. Одоо ер нь тун удахгүй манад 3-4 чиглэлээр юм нарийн төмөр зам тавих гад их хурлын шийдэх гэж байна. Энэ бол цэвэр бизнес, эдийн засаг, энэ бол цэвэр одоо үр ашигын асуудал шүү дээ. Ерөөсөө бид үр ашигтай ажиллаж ижил тэндээс мөнгө олно шүү дээ. Бүхэл юм зоосоор. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн байдалтайгаар эх орны тэр хувь заяагийн асуудлыг шийдэх гэдэг нэг харамсалтай байна. Монгол бол одоо бүх ордуудаа ингээд нарийн төмөр замаар маш хурдтай түүхийгээр нь зөөгөөд хятадын эдийн засгийн их хэрэгцээн дээр ингээд аваачаад хасгачих гэж байна л да. Ингэж Монголыг ингэж зүгээр Монголын баялагийг гоожуур шиг зүгээр карант нээж байгаа юм шиг ингэж гоожуулж болохгүй. Энэ Монгол улсын баялаг маань энэ дотор байна. Одоо ингээд замуудын бомбт ингээд гоожж байгаас энийг 8 болгоё. 1 2 3 4 Ингээд улс орны хил хязгаарлуу чимээгүй яваад ингээд аалт шиг байгаа төмөр зам ороод ирдэг. Тэрүүгээр нь хамаг баялгаа май гэж өгчгөөд Би өнөөдөр яах гэж яриад байгаа. Та бүдээр яах гэж бухимдаад байгаа. Тэм үү? Яах гэж өнөөдөр ингэж хил зогсоод байгаа. Юм болохгүй болчихлоо байна гэдгийг мэдрээд байгаа учраас энд ирээд сууж байгаа. Монгол улсын үндэсний одоо аюулгүй байдал, дээрээс үндсэн одоо тусгаар улсын аюулгүй байдал, тусгаар улсын бодлого гэж юм байхгүй. Ийм л одоо юм болоод байгаа. Нарийн цэрэг хааш орж ирсэн шилжүүлд ажилт болно. Нутгийн гүн рүү орж ирэх тусмаа тэнд хятадууд одоо мөө тэр царгийг хүлээж авах галтрны одоо бүчгэрд хүлээж авах хятадууд ирж ажиллах хэрэгтэй байдаг. Бүр нааш авч ирэх тусмаа тэгэн шүү дээ. Үндэстэн оршин тогтнох тэр зүйлд ямар нэгэн сөрөг нөлөө бий битгий болчихсоо гэсэн үгс. Магадгүй өнөөдөр эдийн засгийн хувьд ашигтай байж болно тийм ээ. Аливаа шийдвэр гаргахад мөнгөний хувьд илүү их ашигтай байж болно. Мөнгөний хувьд Монгол үндэстэн мөнхөд оршин тогтох тэр хувилбар нь юу юм бэ гэдгийг харж л хийгдэх ёстой болохоос биш 100 жил 200 жилийн дараа үндэстэн мөх аюул үүс орчих аюул байна. Тэн дээр баялаг 20 30 40 жил 50 жилийн дараа дуусна. Тэнд байгаа Чайна тавны асуудал болно. Монголчууд хоорондоо хятадуудын хооронд ямар нэгэн мөргөлдөөн болно. Иргэдийн хооронд өнөөдөр уугар дээр болж төвд дээр болж өнөөдөр яах ботаныг асуудал. Бид тэр иргэдэд хамгаална гэж орно шүү дээ. Энд чинь тэр их гүрнүүд үүрэх шүү дээ. Тэгээ бид нар энийг яах вэ? Өнөөдөр нэг хэдэн тонн үрс зараад халамжинд өгөх нэг улс төрчдийн бодлогыг л манай энэ эрдэмтэд гэсэн нэр зүүс улсууд л одоо хэдэн төгрөг аваад яриа яваад байт юм шиг. Төмөр замаар танк, цэрэг ачаад орж ирнэ гэдэг ойлголт бол миний хувьдаа бол төсөөлөхгүй, бодохгүй, тэгж бодохгүй. Төмөр замаар танк ороод ирсэн үе. Украин төмөр замаар их буу ороод ирсэн чирээ явж шít. Энийг үзсэн үү, харсан уу та бүхэн? Ер нь зүгээр тэрийг бол харж л байна л да. Харж л байна. Үн ирээдүйд бас үндэсний аюулгүй байдлыг бодох нь буруу биш шүү дээ. Тэгээд одоо яах вэ? Бид үеийн үед хятадтай 8 хийж ирсэн шүү дээ. Цайнаас ихсүүлэл, торг, тонж бүгдийг л явдаг шүү дээ. Одоо дүүрсэн хэрэг шүү дээ. Өөр яах юм? Одоо хэдэн настай? Би 50 гаруй настай. Одоо хэдэн хүүхэдтэй? 3 хүүхэдтэй. Гэхдээ хүүхдүүдийн ирээдүг бодлоо. Энэ бол үнэн. Туйлын үнэн. Өөр яах юм бид нар? Бид нар мал аж ахуй хөгжүүлээд хэдэн мянган жил боллоо. Өнөөдөр Монгол улсын хөгжил ямар байгаа юм? Бид ямар болж ирсэн? Бид тэгээ үр хүүхдээ хончин болох ёстой юм уу? Яг өнөөдрийн өдөр биднэрт мөнгө олох хамгийн энгийн наад захын арга бол нүүрсөө хөдөлтгөл асуудал шүү. Тэгэхээр нэг 20 30 жилийн дараах юмыг бид нар харж ярих хэрэгтэй. Судлаач гэж байгаа юм бол. Өнөөдөр миний ярьдаг юм бол ганцхан бүтээгдэхүүнээр ганц улстай эдийн засаг байж болохгүй гэдэг. Өнөөдөр энэ хүн ярьж байна. Хятад нийлүүлж байна. Ганц орны монопол гэж. Энэ бидний бурхнаас заяатсан нөгөө геополитикийн асуудал шүү дээ. Бид яах ч арга байхгүй нэг өөрчлөх боломжгүй шүү дээ. Та одоо их тайван надад хэлээд өгдөө. Би ойлгохгүй. Энэ бооны нохоо нотод юу ярьд? Улс орны худалдсан нэг новшнууд сууж байна. Хүнээс дутхгүй амьдрмаар шүү дээ.